уснаас ягаад эртсэн авах шаардлагатай байдаг гэхээр оновчтой байдаг гэхээр өөр одоо тэр кальци агуулсан одоо хүнсний бүтээгдэхүүнийг идэж ууж хэрэглээ. Энд чинь өөрөө хажуугаар шин бодис агуулдаг болохоор тэр шин бодис ихтэх тийм ээ магадaltaй. Өөрөө ус нь өөрөө шин бодис биш болохоор зөвхөн эрдэсийг л хуримтлуулад өөрөө гадагшлаад авах боломжтой. Хамгийн гол чанар нь тэр ихгүй юу? Усаар эрдэс авахын гол чанар нь тийм ээ. Хүнсний инженер хүний хувьд маш их онцлмоор байна. Тэгээ өдөр тутамдаа за тэр гэр бүлийнхаа хэрэгцээнд, тэр хүүхдүүдийнхаа хэрэгцээнд, тэр тэгээс 5 настай хүүхдүүд ч одоо тэр ундаанд аягүй дуртай байдаг, чихэрлэг ундаанд. Энэ болохоор яг нөгөө дотроо бас ингээд юу агуулсан. Тодорхой хэмжээний бага хэмжээний сахар агуулсан. За тэр цусан дахь сахарын хэмжээг өсөхгүй хэмжээний одоо тэр сахар орлуулагч агуулсан тийм ээ. Зөвшөөрөгдөх сахар орлуулагч агуулсан. Ийм ундаа байна л да. Тэгээд Япончууд гэдэг чинь өөрөө нөгөө шинжилгээний хүнсний шинжилгээний хамгийн өндөрт цойлж явж байгаа номер 1 улс. Одоо тэр Шимадзу энтер гэдгээс эхлээл ингээд шинжилгээ байтугай тэр шинжилгээний тоног төхөөрөмж багжаараа одоо дэлхийг хангаж штэ тийм болохоор энэ бүтээгдэхүүнд ерөөсөө тэр найрлагад нь эргэлзэхгүйгээр харин өдөр тутамдаа одоо хэрэгжилж хөвшөөрэй гэж зөвлөмөр байна.